За энэ гурвын каварини нани каварини буюу дайри гэж аахгүй. За энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн одоо энэ ч ардлт нь бас хито гэж бичсэн байна шүү дээ. Хито гэж бичсэн болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр хүний оронд хүнийг орлуулж гэсэн утгатай. Орлуулах гэсэн утгатай. За одоо багшийн оронд би хичээл заасан ч юм уу тийм утгаар гэсэн үг. За Тэгэлээ шууд ингээ рэбүн рүү орчт юм уу гэсэн чи цааш явчлаа sorry. За. A が何々する予定だったができなくなったので B がする. За жишээ нь энэ ингэж байгаа. A буюу би энийг H нэг гэж уншаад А гэж нэг уншаад. За А-га сенсей гэж бодъё. За багш наниをする予定だったがбуюу ямар нэгэн юм хийх төлөвлөгөөтэй байсан боловч予定гэдэг чинь төлөвлөгөө шүү дээ. Төлөвлөгөөтэй байсан боловч одоо дикинаку натта ноде буюу дикинаку натта гэдэг нь болохоор чадахгүй болчихсон. Ноде буюу болохоор бига сүрү буюу одоо өөр нэгэн хүн тэрийг хийнэ гэсэн утгаар орлуулна тий. Одоо багшийн оронд манай дүү одоо юм хийн ч юм уу орлуулна төлөөлүүлж бас тийм утгатай гэсэн. За сисусоку буюу катачгийн нийтүүлэг харах юм бол доши буюу үйл үгдээр жишөөке номо ямо гэдэг жишөөке дээр нэмэх нь каварени. За sorry. За тэгээд меши ашиглах үед болохоор нэр үг но тэг каварини. Нэр үг ашиглахад заавал но бичих нэ. За рэбүн буюу жишээ өгүүлбэрийг харъя. За маши те. Бёки но сенсей но каварини ваташи га жугё шимасу. Буюу сенсей гэдэг маань нэр үг тийм үү багш. Нэр үгний ардаас но орно тийм ээ. Но залгаад ардаас нь каварини гэж орно гэсэн үг. За тэгэхээр эдэл эхнээс нь орчуулах юм бол биокино сенсей гэдэг маань болохоор өвдсөн. Биоки гэдэг маань болохоор өвчин гэсэн үг байхгүй юу? Биокино сенсей болчохороо өвдсөн багш болчихно. Тэгэхээр биокино сенсей буюу сенсейгээ одоо энэ өвчнөд хамааруулад байна штэ тий. Но гэдэг чинь юм одоо ин гэсэн үг штэ. Тэгэхээр манайхаа ойлгож байгаа хтэй. За биокино сенсей но каварини буюу өвдсөн багшийн сенсей но каварини багшийн оронд ваташига би жугё шимас буюу хичээл одоо орно гэсэн утгатай. Жугё буюу хичээлтэй орно. За хоёр дахь нь хахо но каварини имото га рёри о цукутте курета. Хахо но каварини имото га рёри о цукутте курета буюу хаха гэдэг маань ээжтэй энэ маань нэр үгний ардаас но ороод ээжийн хахано болчохороо ээжийн оронд буюу каварини имотога рёрио цукута курета буюу имото гэдэг чинь эмэгтэй дүү хэлж байгаа тийм үү? Имото эмэгтэй дүү. Эрэгтэй дүү би өгдөг үлээ отото гэдэг тий. За би үсгэлээд үгүй отото. За энэ дээр бол эмэгтэй дүү байна. Имото га рёри о хоолоо цукутте курета буюу надад хийж өгсөн гэсэн утгатай. Ээж оронд хийж өгсөн байна шүү дээ. За сүүлийн рэбүнийг жишээ өгүүлбэрээр харъя. Хэдүүлээ эхлээд уншия. Кё ва унтен декинай кара томодачи га курума о унтен шите куреру каварини ваташи ва газорин дai о хараймасу. За ямар урт өгүүлбэр. За хэдүүлээ эхлээд энэ юуг нь харъя. Каваринигийн өмнө ямар үг орсон бэ хэдүүл харъя. Үнтэн иштэй күрээрөө буюу надад машин барьж өгсөн
гэсэн утгатай юм тийм. Надад машин барьж өг гэсэн. За хэдүүлээ эхнээс нь яа орчуулъя. Кё ва өнөөдөр 운転できないから運転гэдэг маань машин барих гэсэн үгтэй жолоодох машин барих. 운転できないからгэхээрできないчинь чадахгүй кара. За би орчуулъя. Машин барьж чадахгүй болохоор өнөөдөр томодачига курумао томодачи буюу найз курума гэхээр машин о 운転してくれる代わりにнайз маань жолоодохын оронд 私はガソリン代を払います。буюу би бензиний мөнгийг нь төлнө гэсэн байна. За энэ дээр юу гэж байгаа гэвэл юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэвэл би өнөөдөр бол машин барьж чадахгүй. Гэхдээ манай найз надад машин барьж өгнө. Тийм болохоор одоо тийм машин барьж төлж өгж байгаа машин барьж надад өгж байгаа учраас би одоо тэрнийхний оронд одоо танд бол 8-ыг дамжих. Надад чи надад машин барьж өгч юм чи би одоо газорын дай буюу газорын дай чинь бензиний мөнгө шүү дээ. Бензиний мөнгийг нь одоо төлнө гэж ингэж орж ирсэн байна.